Нийслэлийн өмчийн харилцааны газраас ээлжид газрын эрхийн дуудлага худалдааг хүчээр явуулж Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо улаастай уулзар орчимд барилах 045 га газрыг 86,406,000 төгрөгөөр заржээ. Уг нөхцөлийн газрын дуудлага худалдаагаар нийслэлийн 13 барилшил барилах газрыг борлуулах нь ч зөвхөн Баянзүрх дүүрэг дэх газрыг авах санал иржээ. Энэ жил нийт 46 тэрбум төгрөг өртөгтэй нийслэлийн өмчт хуучин барилга байгууламжийг худалдаахаар тооцсон байсан. Гэвч нийслэлээс зарласан газрыг худалдаа авах саналаа ирүүлсэн аж ахуйн нийт иргэний тооц хүрчээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлцээ албаа агчид 50 гаруй үйлдэлд холбогдох хулгайн гэмтэрхээсэн бүлэг этгээдүүдийг илрүүлж бүрдэн байцаалтай ажиллагаа эхлүүлжээ. Уг хэрэг сэжигтнээр татагдсан МБДА гэх этгээдүүд нь өршөөл үзүүлэх тухай хуулиар сулагдсан иргэд гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Нарантуул захад өчигдөр шөнө 3 цагийн үед гал гарч онцгойн 100 гаруй галсан нөхч буй нийслэлийн гал унтраах ангиудын 90 орчим хувь төмрийн голомтод ажиллажээ. Галсан нөхчид дөрвөн хүрээнд хүчтэй дарахсан галыг яг 1 цагийн дараа буюу 4 цаг 39 минутанд зогсоож өглөөний 7 цагт галыг бүрэн унтраажээ. Улсын их хурлын төсвийн байнгын хорооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж улсын их хурлын 2015 оны намрын ээлж чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлхнажээ. Төсвийн байнгын хороо дээрх хугацаанд нийт 25 удаа хуралдаж 96 хууль 10 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлсэн байна. Гэхдээ эдгээр хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцэх хэсгийн 22 санал дүгнэлт анхны хэлэлцүүлгийн 34 санал дүгнэлт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 16 танилцуулга анхны бол эцсийн хэлэлцүүлгийн 250 зарчмын зөрүүдэд саналын томьёол бэлтгэн нэгдсэн уралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Хөдөлмөрийн үндэсний намын аль биесны төв хорооны хурал өчтөр болж хурлаар удирдах зөвлөлийн гишүүнд багтаж байсан Дорж ханд найдлаа лхагдорж нарыг нам дотроо хашиж байсан албан тушааллан удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ингээд удирдах зөвлөлөөс чөлөөлөгдсөн гишүүдийн оронд Баяр Маанай, Буян Мөнх, Мие Гом нарыг томилсон байна. Мөн Баяр Сайхан, Ганцэрэг, Батрэдүүл, Хавг Наранбаатар Лхагдорж нарын 6 гишүүнийг төв хорооны гишүүнээр сонгожээ. Улсын хурлын өргөдлийн байнгын ороонд ирсэн асуудалтай холбоотойгоор улсын хурлын гишүүн Батцаандан саран гэрэл тэргүүд албаныхан гал дотор ерхий газар төвчдөр ажиллажээ. Энэ үеэр гал дотор ерхий газрын дарга Пүрөвд дараагийн их цогтноор улсын хурлын гишүүдийн асуултанд хариулж мэдээлэл өгсөн байна. Тодорхойлбол гал дотор ерхий газар үйл ажиллагаа хөшрөгийн байдлаар хэвээр үргэлжилж байгаа. Хоёр байгууллага нэгдээд 3300 гаруй ажилтнтай болсон. Улмаар ажлын чиг үүрэг давхардсанаар 150 гаруй хүнийг цомогтголд оруулахаар болсон. Ямар хүмүүсийг цомогтох вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Урьдчилсан байдлаар мэдээлэхэд 80 гаруй өндөр настай хүн ажилладаг. Тэдний саналыг авч байгаа. Энэ дундаас тодорхой тоо гарна гэж мэдэгдэжээ. Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд олуулсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдөр эх 7 хоногийн ямар гараг тохиогдвол бүх нийтээр амрах юм байна. Улсын хурлаас баталсан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэх өдрүүдийн тухай хууль заасны дагуу дээрх өдөр бүх нийтээр амрахаар хуульчилж өгсөн тул засгийн газрын уралдаанаар зохицуулах зүйлгүй гэж албаныхан мэдэгдэжээ. Өнгөрсөн жил олуулсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8 ням гарагт тохиож байсан юм.